Студидтэй эмэгтэйчүүдийн мэс заслын эмч Сугармааг урьлаа. За бид жирэмсний сүүлийн 3 сарын хугацаанд юун дээр анхаарах вэ гэдэг мэдээлэл өгнө. Өглөөний мэнд Өглөөний мэнд сайхан амарлаа. За баярлалаа. За жирэмсний сүүлийн 3 сар их гоё үе байдаг гэж их олон ээжүүд бид ер нь боддог. Гоё үе байдаг. Тэгээд хүүхэдтэйгээ уулзах мөч улам гоё ойртчихдаг сайхан мөчтэй. Тэрийн мөчд бид ер нь юу анхаарах вэ? Одоо яг сүүлийн 3 сар болохоор эхний 3 сар бол угаасаа нөгөө хүүхд маань дөнгөж бүрэлдэж эхлэе те нөгөө жоохон эхний хордлогод илрээд тэгээ байж эхний 3 сар ерөнхийдөө бол баг ингээ өнгөрчдөг. Дунд 3 сар дээр болохоор нөгөө эргэтэн тогтолцоо маань бүрэн сайн нөгөө яг бүрэлдэж эхлэх үйл ажиллагаа явуулаад эхлээд тэгээд бид бол ямар нэгэн зөвөргүйгээр ажиллаа хийгээ хөнгөн ингээ явах боломжтой. Гэтэл сүүлийн 3 сар талаараа ураг маань хэмжээгээр илүү их нөгөө томордог сарууд байгаа. Тэгээд ирэхлээр нөгөө хөвлийн хэсэг маань улам сайн томроод ирэхлээр тухайн эмэгтэй хүнд маань одоо зовирдууд илэрч эхэлдэг баг зэргийн тэгтээ хүн болгонд харилцаа адилгүй. Тэгэхээр нөгөө хүүхд маань томроод ирэхлээр хамгийн эхлээд бидний энд үрц гэдэг байгаа штэ уушигны доор үрц маань ингээд дээшээ шахагдаад ирнэ. Тэгэхээр уушигны маань одоо нөгөө бүтэн ингэж гүнзгий амьсгал авдаг тийм тэр чадвар жоохон суларч ирнэ гэсэн. Тэгэхээр нэг юм ингээд нэг мөнгөц амьсгалаад байгаа юм шиг бас санагдаж эхэлж болно. Тэгээд нэг юм хүнтэй удаа юм яриа суухад хүртэл ингээд амьсгаадаад те эсвэл ингээд нэг жоохон яваад ирэхлээр амьсгаадаад нэг жоохон амарч байгаа те нэг амьсгаа нэг жоохон дарж байгаа дахиад нэг алхах ч юм уу нэг тиймэрхүү амьсгалын талаасаа бол тийм илэрч болно. Тэгээд өрцнөхийн доор за илэг за ходоод гэд ба те тэгэхээр ходоод маань болохоор бас нөгөө хүүхд маань дээшээ ингээд томроод дээшээ ингээд ходоодоо шахчихлаар эзлэгүүн багасчихж байгаа. Тэгэхээр бас нөгөө нэг дор хидэж чадахгүй ойрхон ингээд идчихэд тэгээ жоохон имидээ цацчихдаг. Тэгээ нэг хэсэг хугацаанд дахиад нэг хоол хайгаал яваад нөгөө шүн босоо хөрөвчөө бодлоо хоол авч идэх тэр үе шүү дээ. За тэгэхээр ойр хөөсөж болох нь те. Гэтэ нэг дор багаар идэх хэвээр. Тэгээд юм хэсэг маань болохоор умаа хэсэг бас томроод ирэхлээр хажуугаар нөгөө нарийн бүдүүн гидснүүд бас байгаа. Яг тэр байгаа эзлэхүүнийг л ер нь бол бид нэр шахачаад ийн гэсэн үгтэй хүүхд умаа маань. Тэгэхээр нөгөө өвтгөн хатах шинж тэмдгүүд бас илэрч болдог. Тэгэхээр одоо эмэгтэйчүүд би одоо хоолндоо ийм хэрэглээд байна гэж бүр ингээ бичээд ирсэн. Тэгсэн хэрнээ одоо миний өвтгөн хатаад байна. Тэгээ би энэ надад аги хүн одоо хүндрэлтэй зөөртэй байна гэдээ бас ирж байгаа. Гэтэл энэ маань угаасаа физиологоос хөтгөн хатах юм угаасаа л тохиолдож болно гэсэн үг. Төрсний дараа тэр зөөр маань хамаагүй одоо өдрөөр тусан баг багаар одоо арилах хэвээр. Тэгээд хамгийн гол нэг юм болохоор умаагийн яг доор байгаа давсаг гэдэг байгаа. Тэгэхээр умаа дээрээс нь ингээд дараад тахлаа нөгөөх маш шилж байгаад эзлэхүүн багасчин гэсэн. Тэгэхээр хэвийнхаасаа маш ойрхон шин. Тэгэл 5 минут болоод нөгөө Friends-ийн кинон дээр хүртэл дээрээ жирэмсэн болчвол шээж ирчэнгүү тэгвэл би ахаа 0 өвчтөрийг гэл найзууд нгаа хаддаг. Яг тэрнтэй адилхан ойрхон бас ингээд юм шээх. Тэгэхээр шүн хүртэл босч байгаа босоо шээх хүртэл тиймэрхүү зөөрөл илэрч эхэлж байгаа. Тэрнээс гадна нөгөө гоо зүй талаасаа нөгөө арсны язралт гэдэг юм бол яг 3 сар дээр илүү эрчимтэй явагддаг. Арсны язралт бол өөрөө арсныхаа уян хатан чанар хэр зэрэг байгаагаас ер нь шалтгаалдаг. Арс хэдий чиний чиглэг байна, төдий чиний язралтанд бага байна. Тэрний одоо нөгөө язралтын эсрэг аюул болон бүтээгдэхүүн бас байдаг ч тийм. Одоо янз янзын брендийн язралтын эсрэг тос байгаа. Гэхдээ тэр тоснууд бол хизээж бүр язралтаас 100% хамгаалж чадахгүй. Арсыг сайн нөгөө гүндэн чигшүүлж өгч байгаа л гэсэн үг. Чигшүүлсэн юм одоо удаан хугацаанд гадна талаар нь бүрхүүл болоод нөгөө арсныхаа чигийг гадагшаад одоо алдахгүй л гэсэн тийм одоо бүрхүүл болж өгч байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө хэдий одоо 1000 үнэтэй юм хэрэгэлсэн ч гэсэн язарч бас болно. Гэтэл огт юу ч хэрэглээгүй хүмүүс хүртэл зарим нь язраагүй явж идэг те. Тэгэхээр тухайн хүний арсны онцлогоос шалтгаална. Тэрнээсээ сэргийлэхийн тулд ер нь бол арсаа сайн чийгшүүлэх ёстой. Байнга одоо жишээлбэл нөгөө усанд ороод янз янзын нөгөө үнэртэй аюу гой үнэртэй шавар гэлүүд байдаг штэ. Тэднэрээр ингээ байнга угаах тусан бас араас аюу хуурайштай. Тэгэхээр заавал тэр нөгөө их үнэтэй юм хэрэглэхгүй маа гэхэд одоо гэртээ байгаа чийгшүүлэх төрлийн тосоол нөгөө яг язрах одоо илүү их сунж байгаа томорч ялангуяа хөвлийн хэсэг байгаа те хүүсний эргэн тойрон хэсэг. Тэгээд бас гой хэсэг рүү бас их язрал өгдөг. Тэр хэсэгтээ сайн ер нь бол арсаа чийгшүүлж өгч явах хэрэгтэй. Яа, бас нэг зүйл байдаг. Хүмүүс ингэдэж штэ. Нилээн томорчихсон тий. Одоо яах зүйлүүд байхгүй болчлоо. Одоо гээд хүнсэндээ хэрэглэх зүйлсүүдтэй ер нь жоохон хяналттай авах болчтой. Газ дондоо их уудаг гэх юм. Хай нэг жоохон найз нөхдөөгөө ганцруулах зүйл тий. Тиймэрхүү зүйл ингээ энэ ер нь зөв үү буруу юу? Энийг бол зөв ойлголт уу буруу ойлголт уу? Яг олон улсын одоо судлаачд те олон улсын эмчнэр эднэр бол ер нь энийг жирэмсний туршид бол алкогол те тамхины хэрэглээ бол хориотой л гэж үздэг.
Тэгэхээр одоо нэг одоо класс вайн ууснараа одоо шууд ийм ингэн тэгнэ гэж хэлж одоо баталгаатай шууд хэлж мэдэхгүй ч гэсэн энэ бол рисктэй бити хэрэглээрэ гэдэг юм зөвлөмжөнд байдаг учраас ер нь хэрэглэхгүй л ивэл зүгээр. Сүүлийн 3 сар ер нь яг ураг яг юуны илүү төлхөө хөгжих вэ? Аха. Сүүлийн 3 сард ерөнхийдөө бол нөгөө эргэтэн тогтолцоод бүрэн одоо хөгжсөн байгаа. Өөрийгөө бэлтгэж эхэлнэ гэсэн үг. Яг одоо би гадаад орчинд гараад те нөгөө хүүхэд маань одоо жишээл хамгийн ихэнд хүүхэд төрөхлөөр ингээд сарваач хөдөлдөг штэ те. Тэгэхээр нөгөө арьс булчин одоо яс эднэр нь ингээд нөгөө хөдөлгөөнд өөрийгөө бэлдэж эхэлж байгаа. Аль хэдийн бүрэлдсэн. Гэхдээ хөдөлгөөндөө бэлдэж эхэлж байна. Нүд маань бол одоо яг сүүлийн 3 сарын 28-нд 7 хоногт бас нүд маань нэгдэж эхэлдэг. Тэгэхээр одоо гизэн дотор хараад иж гэнэ гэсэн үг тий. Тэгээд 37 хоногтоос болоод ирэхлээр хүүхэд маань нүдээ ингээд нэгээ таагаа завчдаг юм хөдөлгөөн хийж эхэлнэ. Тэгээд одоо гадаад орчны юм их хурц гэрлийг бас ингээд мэдэрдэг болж байгаа гэсэн нүдээ нээж байгаа учраас тэгэхээр их одоо нөгөө тод гэрэлтэй тий хурц гэрэлтэй газрууд явахлаа хүүхдээ цочроо жоох айлгаж байна гэж бас үзэж болно. Тэгээд хүүхдээ маань одоо нөгөө хөдөлгөөн амьсгал уушиг маань бол бас их бүрэлдэж байгаа. Гадаад орчинд гарангуйтай амьсгалах шаардлага хэрэг болно. Тэгэхээр уушиг нөгөө одоо сунаа тэ амьсгалаа одоо буцаа зохицуулаад ингээд болох тэр процесс маань яг бэлтгэгдээд яг төрөхөд л одоо хүн ямар одоо үйл ажиллагаа явуулт тэр бүх юмыг л ер нь бэлдэж гарч ирж байгаа гэсэн үг. Одоо жишээ нь сүүлийн 3 сар дээр болохоор эмчтэй үзүүлэх нь ихсэхүү багасх болов. Сүүлийн 3 сар дээр яг хяналтанд одоо эрсдэлтэй жирэмсэн байх юм бол угаасаа товлт хугацаанд үзүүлэх ёстой. Түүнээс биш ер нь бол нэг сүүлийн 3 сард бол 2 удаа дээр бол заавал автаа үзүүлдэг. Тэгэхээр нөгөө төрөлтийн гэхдээ тухайн эмэгтэй хүний нөгөө төрөх хугацаанаасаа бас өмнө төрөх ч юм уу те урьдчилж төрөхсгөл хугацаанаасаа нөгөө сүүлдээ жилүүд хэлтэж ирдэг те. Тэгэхээр тийм юмнууд явж байгаа хэсгийг нь бол сүүлийн 3 сард бол заавал нөгөө хянуулж авах ёстой. Тэгээ энэ сар дээр нөгөө бас төрөх эмнэлгээ аль хэдийн сонгоцсон тэр эмнэлгийнхаа хяналтанд явж байхгүй бол хүмүүс бас нөгөө одоо хяналтааны газар хийлгэж ирсэн одоо сүүлийн бараг 1 сар мар дээр ч юм уу те төрөх эмнэлгээ шууд сонгоод ч юм уу бас ингээд төрөх тохиолдлууд бас их байх гэдэг. Тэгэхээр тэр эмэгтэй хүн маань өмнө хянагдаж байгаагүй бид нар тэр юуг нь бүрэн сайн мэдэхгүй те яаралтай төрөх гээд ирсэн байгаа тохиолдолд тэр чин жирэмсний ягаан дэвтрээс л ерөнхийдөө мэдээллийг авч байгаа болохоос биш бүрэн одоо сайн хянагдаагүй байдаг учраас ер нь бол сүүлийн 3 сард аль хэдийн бүх юм тодорхой болсон те. Тэгээд нөө сүүлийн 3 сар дээрээс нөө жирэмсэн сургалтууд бас аягүй гой сургалтууд байд юм билээ. Тэгэхээр тэрэн дээр суугаад үзсэн. Тэгээд жишээлбэл одоо төрх эмнэлэг манай гэр хоёрын хоорондын зай хэр зэрэг хоол үлээ те төгжрөлтөө үед хэдэн минут явна төгжрөлгүй үед ингэж явна гэх мэтчлэн хүртэл юм олцсон байж тийм. Тэгэхээр тэднийг бас ер нь анхаармаар юм билээ. Сайн хэлээд өнгөрлөө. Хугацаанаас өмнө төрөх буюу хожид төрөх энэ ер нь юутай холбоотой байт юм болоо. Хугацаанаас өмнө төрөх бол яг тухайн эмэгтэй хүний нэгдүгээр биеийн байдал тархлаа сулралт эсвэл хоол тэжээлийн байдал тутмагшил ч юм уу те тиймэрхүү юмнаас болохоос гадна нөгөөнийг бид нар анх хэлжсэн шүд өвдөх хүртэл ураг одоо дутуу төрөхөд хүртэл нөлөөлнө гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө жирэмсэн үедээ хэрэгэлсэн магадгүй нөгөө алкогольны төрлийн юмнууд бас байж болно. Эсвэл одоо нөгөө өөрөө тамхи татдаггүй маа гэхэд дан тамхитал тасан шүү дээ. Тэгэхээр тийм тамхиталт байж бол ер нь маш олон шалтгаан бол байгаа. Тэгээд одоо вирус, бактерийн халдварууд бас байж болно. Өмнө нь одоо яг бүрэн сайн төлөвлөөд шинжилгээ өгөө, тэ өрөвслээ дараад ингээд төлөвлөө төрсөн эмэгтэй хүнийг бодох юм бол бас тиймэрхүү рискүүд байж болно. Илүү тэлтэй үед. Илүү тэлт бол ерөнхийдөө бол хугацаанд агуулна хүүхэд маань төрөх хугацааг нь яг онлын хувьд бол аягүй олон 4-5 онлоор тайлбарлаж үздэг. Жишээлбэл хүүхэд маань одоо өсөглөнгийн одоо онл гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхэд болохоор яг ингээ хөвлийг дотроо байгаад сүүлдээ одоо ингээ бүх эргэтэн томроод те физиологийн хувьд бол яг ингээ хүн шиг болоод ирэхлээрээ бүх үйл ажиллагаа ингээ идэвхтэй яваад ирэхлээрээ илүү өлсөд одоо хоол тэжээлээ хайгаад гарч ирнэ ч гэж байгаа шиг те ингээ аягүй олон янзаар ингээ тайлбарлалцсан дээр үе онлоод байдаг. Тэгэхээр тэр хугацаанд ингээ төлөвлөсөн хугацаанд би гүцээд ер нь бол ингээ гарч ирэх ёстой байтал тухайн эмэгтэй хүний одоо хөдөлгөөн ч юм уу эсвэл нөгөө ургийн одоо буруу байрлалаасаа болоод нөгөө төрөх зам руугаа бүрэн сайн төхөж өгөхгүй те. Тэгээд одоо бас ер нь бол ихтэй аягүй олон шалтгаантай. Шууд эм тэргээ хэлчихэд бас аягүй төвхтэй. Тэгэхээр нөгөө жирэмсний одоо хяналтаа аягүй сайн хэлэгчээд тэгээд төрөх хугацаагаа аягүй сайн хянаад гэхдээ яг төрөх хугацаанаас хоошоо 1-2-7 хоног бас хянж үздэг шүү дээ. Тэгэж үзэж байгаа болохгүй бол төрөлтийг бас сэдэж явуулах тийм юм тохиолдож болно. Бас нэрээ хүмүүс сүүлийн 3 сар дээр тэгээд нөгөө
хүүхд маань буруу барилтаа гэсэн. Тий одоо ингээл би кейс рүү ч юм уу эсвэл одоо яаж төрөх үү гэдэг айгүйх яваад байдаг. Гэтэл сүүлийн 3 сар дээр ч гэсэн ургийн талхаа одоо дээшээ харцсан, барилтаа болон доош харцсан байж ш нөгөө төрөх зам руугаа бүрэн одоо зөв барил гэж үздэг. Гэтэл тэр барилтаа биш байхдаа ч гэсэн одоо 3 сар дээр эргээд зөв барилтаа орчдог. Тэгэхээр тэрэн дээр санаа зовох юмгүй. Тэр тохиолдолд жишээлбэл 5-таа явахад за жишээлбэл 14 оны дараа 5-т 1 хараач гэдэг юм уу. Тэгэхээр нөө үзлэгийн цаг болгон тухайн хүнтэйгээ уялдаад янз янз бас байж байгаа. Хүүс нөгөө орооно гэж яриад байдаг шүү дээ. Тэр нь ямар хүчтэй юм бол? Нөгөө ихэс гээд хүйс биш юу нэлээ? Хүйн. Намайг нөгөө нэг төрөхөд нөгөө хүүн ороогоод их жоохон өндөрлөлтэй байсан гэж яриад байна. Тэгэхээр нөгөө бидний умаач өөрөө нэг юм шаар шиг хэлбэрт байгаа. Тэгэхээр тэр шаарны аль чанан дээр нь тэр ихэс гэдэг юм бэхлэгдсэн байгаа. Ихэс нь болохоор одоо хүүхдэд тижээж байгаа одоо гол одоо нөөц гэж ойлгож байна. Тэгэхээр тэр нөөцөөсөө хүүхд одоо ингээд нэг юм одоо нарийнхаа одоо юугаар хүүгээрээ те хоол тижээл ингээ бүх юугаа авч байгаа. Гэтэл хүүн хаана одоо бэхлэгдсэн байна. Тэгээд нөгөө хөгчин бол энэ дотроо сайхан хөдөлж байгаа шүү дээ те. Хөдөлж байгаа үедээ хүүн одоо хүзүүгээ орох ч юм уу хөлөө орох, гараа орох тиймэрхүү тохиолдлууд бол байж болно. Тэгээд хэр зэрэг одоо их хүү их ороогдсон байна. Төдий ч нөгөө ихсээ татаад байна гэсэн үг шүү дээ. Умаагаасаа хөдлөөд ирэхлээр тэгэх юм бол нөгөө урагт маань эрсдэлтэй эсвэл одоо хүүн чангарснаас болоод ургийн нөгөө амьсгал зүрхний цохилт эдгээр багасах ч юм уу рисктэй байдаг. Тэгэхээр тэр бол яг хөдөлгөөнтэй холбоотой хаана бэхлэгдснээс одоо шалтгаантайгаар үүсэх боломжтой л байсан. Тэгэхээр яг одоо сайн харуулад зөвлөгөөг авах нь. Манай сугармын амчид өөрөөх нь яг сүүлийн 3 сарын жирэмсэлтийн хугацаар ямар байсан өөрт нь ямар санагддаг байсан? Би болохоор өөрөө нөгөө амар ажилтаа дуртай хүн чинь сүүлийн 3 сар дээр амар хөнгөмсөн. Энэ ихтэй ямар болгож байгаа гэсэн. Энэ юунаас шалтгаалж ингэж байгаа шүү. Бид нар одоо нөгөө бүтнээр нь зураг хүмүүс гоё харагдаж байгаа. Тэгээд нөгөө сүүлийн 3 сар дээр агиох нөгөө ажиллаа хийгээд яваадсан. Тэрнээсээ болоод минийх нөгөө жоохон хожуу хортлог гэдээ бас болдог. Тэгээд нөгөө хавгнаа даралт ихсдэг тийм болоод. Тэгээ ер нь бол нэлээд жоохон хөөж төрсөн одоо ч гэсэн хөнгө алдаагүй л явж байна. Тэгээд тэгэхээр ер нь бол нөгөө бас ажил амралтаа декретийн хугацаанд ер нь бол хүн айгүй яг нөгөө амрах хугацаанд амраад тэг хөдөлгөөн хийх хугацаанд хийгээд ер нь тэгж байх хэрэгтэй юм лээ. Тэнгүүд би ягаа энэ зургийг оруулсан мэхлээ нөгөө сүүлийн 3 сар тэр хүмүүс айгүй их одоо нөгөө юм жирэмсэн зургийг халдаг болсон шүү дээ. Тэгэхээр төхүүлж явж байгаад нөгөө өөрөө уул нь бол хүмүүс яхаа бодохдоо өөрөө юм чинь амар юма зохицуулж байгаа гэж бодоод байгаа байхгүй. Өөрөө бол ажлыг хийж явсаар байгаа төрөх төхөөд бараг төрхийнхөө өмнө зураг авах болсон чинь ингээ хамаг юм ингээ хавгандсан. Тэгээ одоо бүр ингээд нүүр амөртл хавгинчтэй байлаа шүү дээ. Тэгээд шал өөр царайтай болцсон. Тэгээ би ч гэсэн шал өөр болоод тийм болохоор хэрвээ одоо нөгөө гоё ингээд тэр чи одоо насан туршдаа бас хадгалах нэг зураг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зургийг гоё ахвал хийж бодох юм бол ер нь 3 одоо сүүлийн 3 сарын эхний үед юм 28-аас 37 хоногт бол ер нь авахсан дээр юм билээ. Тэрнээс хоошоо бол ер нь хэд жоохон бас фигуралтай хэлнэ. Тэгээ нүүрний үед ч гэсэн хөөрхөн байна. Тэгээд энийг араас. Тэгээ өчигдөр яг миний нөгөө ээж басны нэг жилээ болоо. Баяр хүрээ. Тэгээд яг өнөөдөр ингээ орсон чи бүр амар гоё юм хайр хүрээд яг тэгдэж шүү. Чи хөвөлөх гэдэг хаа. Тэгээ бүр нэр яг амьдрал дээр ингээ нэг авч олохтой эмэгтэй хүний за эмэгтэй хүн яг ер нь хүний үед болох ч гэсэн одоо тийм хамгийн гоё мэдрэмж бол байсан. Одоо өмнө нь бол ямар ч юм хийгээл адреналин ялгаруулаад рисктэй юм хийгээл эсвэл гоё мэдээ сонсоод шагнал урамшуул авсан. Тэрнээс илүү хүүхдтэй болох яаж болох бол хамгийн гоё мэдрэмж байсан. Сайхан шүү. Бидний сонсож байгаа мөн жирэмсэн эмэгтэйчүүд за аль хэдийн одоо хүүхдээ үлгээд авсан хүмүүс ч гэсэн ер нь бүх эмэгтэйчүүд энэ нэг яриаг үл аюулсаа ойлгож байгаа хэрэгтэй. Шууд мэдрэгдэл ингээ шууд би харцаа гэж байна. Ялч гэдэг шүү. За нэг зүйл байна. Бас сүүлийн саруудад сэтгэл санааны үед ер нь яах болоо. Зарим нь бол нэлээд төгшөлттэй анхны төрөлтүүд бол тэр тусмаа гэдэг юм уу. Тэгэхээр энэ үед бид ер нь яах нь зүйтэй. Хүн ер нь нөгөө айж түгшнэ гэдэг чинь болохоор нөгөө мэдхгүйгээс болоод бас айгүй их одоо сандардаг. Ялангуяа нөгөө одоо анхан төрөгч ихчүүд, тавтан төрөгч гэх юм бол хамаагүй л нөгөө айж сандрах түгшигтэй. Хүлээлт ихтэй тийм. Одоо нөгөө нэг сүүлийн 3 сард нэрээ бацлалтууд бас үе үе явагдсан шүү дээ. Тэгэхээр тэр бацлалтыг өө би шууд төрөх чинь гэж одоо шууд айж сандардаг тиймэрхүү тохиолдод маш их тохиолддог. Тэгэхээр би бол үнэхээр одоо би өөрөө яг юм ч гэсэн ч гэсэн жирэмсийг одоо жирэмсэн болсон процессын өмнө даван туулж үзээгүй учраас миний хувьд шинэ процесс байсан.
Тэгэхээр би бас яг нэг гадуур одоо яг гоё юм жирэмсэн сургалтууд байлаа. Тэгэхээр тийм сургалтанд нөхөртөөгөө хамт очоод тий. Тэгэхээр яг ийм үед нь ингээрээ тэгээрээ за одоо жишээлбэл би окей өөрийгөө за энэ бацалт нь олчлоо жирэмсэн одоо яг би төрөх гээд байна гэж өөрийгөө мэдэрчлээ гэхэд нөхөр хайжууд одоо жишээл юу бэлдээд ягаад аваад гарах хэвтэй юм тий. Тэгээ ингээ бүх юмаа хүн ингээ нөгөө тоочны мэдээд хэллээ шүү дээ тий. Тэгэхээр нөгөө айд сандрах юм нь ер нь харцангуй гайгүй болчихно. Тэгэхгүй ингээ мэдэхгүй байжгаад бацалтны хүчтэй болоод ч юм уу ойр орхон болоо яг төрөх төхөөд ирэх юм бол бүр илүү сандралт автаа тий. Нөгөө нөхрөн ч гэсэн сэтгэл санааны үед бэлтгэлгүй байжгаад тиймэрхүү юмнууд маш их тохиолддог юм билээ. Тэгэхээр өмнөөс та уншаад судалсан нөгөө мэрэгжлийн хүмүүсээс сонссон байвал зүгээр. Монголчуудын үед бас нэг яриа байдаг. Төрөөгөө хүүхдэд төмөр үлгэе гэж. Тий энэ үг бас их олон хүмүүсийг альва зүйлийг бэлдэхгүй түргээд ах шиг байна л та. Энэ тал дээр мэрэгжлийн юм чи. Тий уул нь бол маш сайн бэлдсэн. Тий гарч ирэхтэн сандраад аль нэг одоо захын газраас одоо юм аваад цуглуулад ингээд сандрах биш өмнө бэлдсэн бахаа нь угаасаа маш чухал юм бэлтгэлтэй. Тий энэ ч одоо хамгийн том өөрчлөлт бүр цоо шинэ хүн хороо дэлхий дээр мэдлж гарч байгаа учраас тэгэхээр тэрийг бүр юу яаж бэлтгүүлээ те ерөөхдөө нөгөө өөрийнхөө сонссон мэдсэн юмаа дараагийн нэвтрүүлгээр бас энэ дээр яриа гэж бэлтгэсэн байгаа. Бас нөгөө нэг энэ яг сүүлийн 3 сард нөгөө хүмүүс яриад байдаг шүү дээ их халахаал их явдаг болоод нөгөө шилэрнэ гэж яриад байдаг. Тэр нь ямар ч юм болоо. Яг нөгөө сүүлийн 3 сар дээр ургийн одоо хэсэг маань багаарцэг гэдэг энэ арцэгээс шүү дээ. Арцэгс руу доошоо ингээд суугаад эхэлж байгаа. Суугаад ирэхлээр нөгөө эмэгтэй хүнд өмнө нөгөө амьсгаадаа л ингээд явж махад их ятраал нуруу хөвдөд гэсэн зовирууд нь багасч байгаа байхгүй. Тэгэхээр би нь их хөнгөрч байгаа гэсэн. Тэгэхээр ингээд өмнө нь их том жирэмс болох явахлаар ядраал те аюу хэцүүсэн чинь хөнгөрчлээ гадуур дээр их жоохон явах нь ихсдэг. Тэрийг л хүмүүс ер нь шилрэх гэж. Манай Монголд л байдаг байх те шилрэх гэдэг. За баярлалаа. Өнөөдөр ярилцлага бас үзэгчдэд маань хэрэгтэй байсан болов уу гэж бодож байна. Эх 7 хоногт хэдүүлээ эргүү уулзъя. Эх 7 хоногийн хувьд бол өөрийнхөө туршлагаас болон бусад хүмүүсийн туршлагаас яг бодиттой мэдээлэл хүргэх зөвлөгөө төрөлтөнд одоо төрх эмнэлэг рүү явахдаа юу бэлтгэж явсан байх хэвээр одоо их маань өөрөө юу анхаарах вүлээ нөхөр нь юу анхаарч бэлтгэсэн байх вүлээ гэдэг талаар. Эмээ өвөнөр юу бэлтгэх вэ? Нөгөө сая сүүлийн 3 сартай бас нэг гол юм нөгөө хавгналт байдаг шүү дээ. Томроод ирсэн учраас нөгөө венс гэдэг нөгөө голны судсаа дарснаас болоод тэгээ доошоо явсан нөгөө одоо хураагаар судас маань буцаа дээш явж явах хэвээр биеийн ихсэн ахлагын одоо нөгөө венес судасны өргөсөл болоод тэрнээсээ болоо шил бас аgiu хавгандаг. Тэгэхээр нөгөө аауд маань болохоор одоо оройд ядаж ажилласаа ирээд эхнэрийнхээ хөлийг сайхан ингээ массажлаад бариад өгвөл нөгөө хөл нь өвдөхгүй дээр нахаа хөл нь хавгнахгүй тий. Тэгээд нөгөө юм одоо тэр чинь нэлээд том жинтэй ингээ хүүхд ингээ тэврээд ингээд явхлаар тэгээ явхлаар хайдлын нуруусаа аюух нөгөө өвддөг. Тэгэхээр хүмүүс бүр ингээ нөгөө унтаж амарч чадахгүй нуруу нь өвдөж тэгэхээр нуруугаа бас гоё ийлж ингэж өгөөд тий. Тэгэх юм бол тэр эмэгтэй хүн ч ямар ч сайхан одоо чихэр жимс бариад ирснээс илүү аюу гоё тийм одоо бие сэтгэлийн хувьд аль алинд нь тийм гоё амар амгалан болж өгдөг. Тэгэхээр аауд маань бас зэртэл дээр маш халамж хэрэгтэй юм байна. Тийм бүр шүн ингээ сэрэж агаад хөлөө бариулт. Тэгээ шүрмэс татаад хэлдэг. Шүрмэс өөрөөр нөхрөө бараг юустай арай гэж тийм. Тэгэхээр тэр тал дээр нөхрөө бас амар сайн ойлгоо тий. Одоо ингээд нөгөө энэ миний ярьж байгаа юмыг бол ихнэрүүд ингээ өөр дөр тохиолж байгаа ч тавь сонсоод байгаа. Гэтэл нөгөө нөхөр нь тэрийг ингээ ойлгохгүй болохоор одоо жоохон энэ ста нэрээ сүүлийн жирэмсэн болоо ааштай болсон ч юм уу те ингээдлээ тэглээ гэд. Гэтэл нөгөө эмэгтэй хүнд маань өмнөх ингээ зүгээр одоо явж байгаас илүү хамаагүй илүү одоо би сэтгэлийн хувьд биений хувьд бол аgiu цавирт олоод ирж байгаа учраас тэрийг ойлгоод ингээ тайлбарлаа хэлчихлээ ойлгочихно. Ойлгосон юмаа оройд ирээд нэг 5-10 минут л болно шүү дээ ер нь бол тий. Тэгээ сайхан бариад өччих юм бол аgiu гоё байдаг шүү. Тэртэл дээр анхаараарай. За баярлалаа. Өдөр та бүхнийг эмэгтэйчүүд эмс таслан эмч сугурмаатай болцооллоо. Жирэмснээ сүүлийн 3 сард анхаарах маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэлээ.